1986 оны 1-р сарын 28-ны өдөр НАСА-гийн Space Shuttle Challenger сансрын хөлөг хөөрснөөс хойш 73 секундын дараа дэлбэрсэн нь Америкийн нэгдсэн улсын сансар судлалын түүхэнд хамгийн эмгэнэлтэй ослоодын нэг болсон юм. Харамсалтай нь хөлгийн багийн 7 гишүүн бүгдээрээ амь өргөцсөн. Challenger ослын шалтгааныг шалгах тусгай комиссийг байгуулад тус комист олон өндөр албан тушаалтнуудыг НАСА багтаасан. Тэгээд Challenger хөлөгт болохоор O-ring тийм жижиг резинийн цагираг ашигладаг байсан ба энэ нь шаталтын хий өндөр даралтай хийг гадагш алдахгүй битүүмжлэх үүрэгтэй байв. Чанарын хяналтын хэсэгт зарим инженерүүд хит хүйтэн температурт O-ring-ийг хатуу болгоод уян хатан чанарыг нь бууруулгаа гэж удаан хугацаанд анхааруулж байсан боловч НАСА-гийн удирдлага энэ асуудлыг юусоо тоож хэлцээгүй. Харин тус комист багтсан байсан Feynman маш энгийнээр тус асуудлыг хүмүүст ойлгуулж чадсан. Feynman яасан бэ гэхлээр комиссийн хурал дээр лабораторийн хүйтэн мөстэй усанд нэг ширхэг O-ring гэх жижиг резинийн цагиргийг хийгээд дараа нь гаргаж ирсэн. Үр дүнд нь O-ring хатуу болоод анхныхаа уян хатан чанараа алдаж байгааг бүгд нүдээрээ харж асуудлын шалтгааныг ойлгосон. Өөрөөр хэлбэл хөөрөх үед O-ring битүүмжлийн үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд халуун хий даралтай шингэн хяналтгүй урсаад шаталтын систем догогдол үүсгэн хөлгийг дэлбэхэд хүргэсэн болж таарсан. Feynman зөвхөн техникийн асуудлыг биш, НАСА-гийн ажлын соёл, шийдвэр гаргалтын алдаа хүртэл осол нөлөөсөн гэж ütсэн. Тэрээр өөрийнхөө тайландаа байгалийн хууль физикийн хууль дээр үндэслэдэг. Харин улс төр санхүүгийн бодлогоор түүнийг өөрчилж болдгоо гэж онцлоод НАСА-гийн удирдлагын бурууг хатуухан шүмжилж ясныг юм лээ. Тэгвэл энэ Feynman гэдэг ага ирхэм яг хин юм бэ? Ричард Feynman бол 20 дугаар зууны хамгийн алдартай физикчдын нэг. Тэрээр Нобелийн шагнал 1965 онд хүрсэн ба гайхалтай илтгэгч сэтгэлгээний сонирхолтой арга барилтай нэгэн байсан юм. Тэрээр яасан бэ гэхлээр квант электроникт нэлээд хувь нэмрээ оруулсан. Цахилгаан соронзоо орны квант онолыг боловсруулад Feynman-ы диаграмм хэмээх аргыг бий болгож байсан. Дээрээс нь дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн цөмийн зэвсэг бүтээх Манхэттены төсөл дээр ажиллаж байсан. Тэгээ хамгийн чухал нь хэцүү ойлголтуудыг маш энгийнээр тайлбарлах Feynman-ы аргаараа алдартай. Тэгээ Feynman өөрөө их онцгой өвөрмөц зан чанартай хүн байсан гэж байгаа. Их хошин шогийн мэдрэмжтэй. Тэгээ их сургуулийнхаа физикийн лекцийн хичээлийг маш сонирхолтой, хөгжилтэй байдлаар тайлбарладаг. Тэгээд бүх зүйлийг асууж шалгадаг хүн байсан. Тэгээ түүний баримталдаг нэг зарчим нь юу вэ гэхлээр чи нэг зүйлийг үнэхээр ойлгож байгаа бол хүүхдэд тайлбарлаж чадна гэж хэлдэг. Тэгээ би болохоор энэ бичлэгээ ер нь бичлэгүүд дайлах энгийн байдлаар тайлбарлахыг хичээдэг. Тэгээ даанч хүмүүс намайг буруугаар ойлгоод өмнөх бичлэгээр бол намайг нилээн муулсан билээ. За тэр ч яг. Тэгээд өөрөө нилээх сонирхолтой хобби болохоор Бразил хөгжмийн тийм бөмбөр тоглодог. Дээрээс нь зураг зурж, уран зураг сонирхдог. Тийм хөрөг зурдаг нэг юм байсан. Тэр өнөөдөр бүгдээрээ Feynman-ы арга буюу ямар ч нарийн төвхтэй сэдвийг гүн гүнзгий ойлгох, тэгээ зэгцтэй тайлбарлахад тусалдаг хэлбэр бөгөөд үр дүнтэй аргыг сургуулна. Тэгээ яг л ойлгох гэд хэцүү төвхтэй комиссийн хурал дээр дан ганц ус ашиглаад л ослын шалтгааныг тайлбарласан шиг энэхүү аргыг бодит амьдрал дээр хэрхэн ачлах жишээг би дурдах болно. За яг энэ арга нь болохоор үндсэн 4 алхамтай. Эхний алхам болохоор бид бүгдээрээ үзэх сэдвээ сонгоно. Одоо өөрөө сурахыг хүсэж байгаа эсвэл бусдыг тайлбарлах сэдв бол сонгоно. Жишээ нь гэх юм бол юу гэдэг чи квант механик гэж юу вэ? Эсвэл хар нүх гэж юу вэ ч юм уу те. Тэгээ 2 дугаар алхам болохоор өөртөө хүүхэд чиг тайлбарлал. Өөрөөр хэлбэл өөрийгөө 6 настай хүүхэд гэж бодоод аль болох энгийн үг ашиглаад 6 настай хүүхдэд ч ойлгох хэмжээний энгийн үгээр тайлбарлахыг хичээ. Тэгээ ямар нэгэн мэрэгжлийн үгс тайлбарлахыг зайлсхийгээрэй. Одоо жишээ нь гравитац бол том биетүүд жижиг биетүүдийг татж байгаа хүч гэх мэтээр энгийн үгээр тайлбарлаж болно гэсэн. За 3 дугаар алхам юу вэ гэхлээр ойлгохгүй зүйлээ олж мэдээд нэмж судал. Та одоо альва зүйлийг тайлбарлаж явах явцдаа ямар нэгэн зүйл ойлгохгүй болсноо мэдэх юм бол тэр хэсгийг дахин судлах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь яагаад гэдэг асуултыг өөрөөсөө дахин асуух хэрэгтэй. Тэгээд 4 дугаар алхам нь юу вэ гэхлээр дахиад хэлбэршүүлээд өөр үгээр тайлбарлал. Ойлгосон зүйлээ энгийн сонирхолтой байдлаар дахин зохион байгуулаад тайлбарлах хэрэгтэй. Тэгээ тайлбарчин хитрхи төвөгтэй санагдах юм бол илүү энгийн болгох гэж хичээ. За ингээд яг 4 алхам хэлэхээр жоохон ойлгомжгүй байж магадгүй. Тэгэхээр би яг Feynman-ы аргыг бодит амьдралаар ашигласан тодорхой жишээг бүгдээр авч үзцгээе. За эхнийх нь болохоор Bill Gates
бол ном унших их дуртай. Тэгээ жил болгоны эцэст уншсан номынхаа жагсаалтыг гаргаад тэмдэглэл хөтлөөд түүнийг нийтлэг зуршилтай нэгэн. Тэгээ Билл Гейтс өөрийн ном унших аргыг Фейнманы аргын дагуу хэрэгжүүлдэг гэсэн. Тэгээ тэрээр ном унсныхаа дараа гол санааг нь өөрийнхөө үгээр тайлбарлаад тэмдэглэл хөтлөөд бусдад заах замаар мэдлэгээ батгадаг. Жишээ нь тэрээр унсан номынхаа агуулгыг өөртөө болон блогто энгийнээр тайлбарладаг. Тэгээ вебсайт руу ороод харах юм бол ямар ч хэцүү хөвгтэй хүн сэдвийн номыг адгийн муу даанаа хүртэл ойлгохоор тэмдэглэл бичсэн байдаг. Тэгээ өөрөөсөө юу гэж асуудаг вэ гэхлээр Билл Гейтс би үүнийг хүн бүрд ойлгомжтой байдлаар тайлбарлаж чадаж байна уу гэж асуугаад тэмдэглээ бичдэг. За дараагийн ашиглаж болох салбар бол шинэ хэл сурахтаа бид энэ аргыг ашиглаж болно. Одоо чинь шинэ үг дүрмийг маш энгийнээр тайлбарлах хэрэгтэй. Одоо жишээ нь шинэ үг сурангуудаа тэрийг өөрийнхөө үгээр тайлбарлаад үз. Хүүхдэд тайлбарлаж байгаа мэд энгийн хэлбэрт оруулна. Одоо англи дээр жишээ нь past tense буюу өнгөрсөн цагийг бид үздэг шүү дээ. Тэгээ өнгөрсөн цагийг энгийн үгээр хүн тайлбараараа л одоо юу гэдэг чи үйл үгийн цагийн хувирал бөгөөд өнгөрсөнд болсон үйл явдлыг илэрхийлнэ гэж хэлж байхын оронд Фейнманы аргаар бол яг киног ухраад үзэж байгаа юм шиг. Юу болсон бэ? Тэр бүгдээрээ аль хэдийн болоод өнгөрчихсөн. Фейнманы аргаар бол яг гэдэг ч юм уу энгийн аргаар тайлбарлах хэрэгтэй. За алхам 2 болохоор өөрийнхөө үгээр буцааж тайлбарлана. Одоо жишээ нь үсэгчилсэн байдлаар бус яг амьдрал дээрх жишээтэй холбох юм бол хамаагүй сайн орж ирнэ. Одоо жишээ нь Японы хэлэн дээр тэ гэдэг үйл үгийн залгуур байдаг. За яг хүнд тайлбараар авах юм бол энэ Японы хэлний дүрмийн нэг хэлбэр бөгөөд залгуурна гэд нэлийн урт өгүүлбэр болно. Яг Фейнманы аргаар болох юм бол тэ форм бол найзуудаа please гэж гуйж байгаа юм шиг л үг гэсэн үг. Өөрөөр хэлбэл үйл үгийн төгсөл өөрчлөгдөд хамаагүй хэлбэр болно гэд цээжилчих юм бол табимас идэн табете гэхлээр идээчээ болчихно гэсэн үг. За 3 дахь жишээ болохоор би Фейнманийг зураг дуртай хүн гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг жишээ зураг дүрс ашиглах юм бол маш хурдан ойлгодог. За тэгээ мэдээж хамгийн чухал нь хин нэгэнд сурсан зүйлээ заах хэрэгтэй. Тэгэхээр дүүдээ толны өмнө найздаа чатаар танихгүй хүн бүр хүнд тайлбарлаж болно гэсэн үг. Тэгээ хамгийн гол нь чи өөрөө ойлгосон бол хүүхэд ч ойлгохоор тайлбарлаж чаднаа гэсэн үг. За яг энэ аргаар ямар нэгэн дүрмийг цээжлэх биш яг боддоор ойлгож эхэлдэг. Тэгээд дээрэс нь том дүрмийг энгийнээр харж эхэлснээрээ одоо хэл сурах айдас байхгүй болдог гэх юм уу? Хэл сурахыг нэг юм тоглоомитээр хараад эхэлдэг гэсэн. Тэгээд цээжлж биш ойлгож сурж байгаа болохоор тархинд хамаагүй сайн үлддэг. Хэл сурахыг нэг юм тоглоомитээр хараад эхэлдэг гэсэн. Тэгээд за одоо бүгдээрээ яг ус буцалдаг. Яагаад ус буцалдаг вэ гэдгийг маш энгийнээр одоо Фейнманы аргаар жишээ авч үзье заяа. За одоо бүгдээрээ яг ус буцалдаг. Яагаад хүн тайлбар нь болох юм бол усны молекулууд хангалттай кинетик энергийг авах үедээ тэр гадаргууг даваад уур болж хувирдаг ч юм уу гэж хэлж болно. Яг Фейнманы тайлбараар болох юм бол шүү дээ. Усны дотор жижигхэн бөмбөлгүүд байдаг. Хэрв чи тэднийг маш их халаах юм бол тэд зүхтийг хүснэ. Яг л халуун өрөөнд маш их хүмүүс байхаараа байж чадахгүй, гарч гүйдэхтэй ялгаа байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл эрийн халаагуур дээр жишээ авах юм бол чи халаагуурыг хасаахаар өрөөнд доторх агаарын молекулууд хөөрөөд хурдан хөдлөөд халуун агаартай хэсэг дэшегээ гардаг. Энэ нь яг л ус халаад ууралж байгаатай адилхан. Эсвэл өвөл гадаа амьсгалахаар амьсгал уур болдог шүү дээ. Энэ яг л ут бутлагтай адилхан. Халуун агаартай амьсгаа хүйтэн агаарын молекулуудтай уулзаад уур бий болгодог гэдэг ч юм уу тий. Эсвэл бүр амар амьдралтай ойрхон жишээ юм бол попкорн хагарахыг авч болно. Попкорны дотор багаан хэмжээний ус байдаг. Тэгээд попкорныг пэйчэнд хийхээр ус нь халаад уур болоод хилдэг. Тэгээд даралт нь нэгсээд эцэст нь поп гэд хагардаг болохоор бид попкорн гэж нэрлэдэг гэдэг ч юм уу тий. Галтуулыг бүтэл ийм мурд аргаар тайлбарлаж болно. Галтуулын дотор хайлмал чулуу буюу магма хит их халснаар хийнүүд нь тэлээд дээрх чулуулгийг түлхээд нэг мөчөд тус гэд за тусэрдэг. Энэ яг л халсан ус уур олоод тэлээ тагийг нь түлхээд дэвэрч байгаатай ялгаа байхгүй. Гэх мэтээр одоо халуун болсон, халуунаас тэлсэн болохоор зүгтсэн гэдэг санааг маш энгийнээр тайлбарж болж байгаа. За тэгэхээр яг ийм байдлаар ямар ч хүн сэдвийг хүүхдэд ойлгохоор тайлбарлаж чадах юм бол та сэдвээ ойлгосон гэсэн үг. Та тэгээ энэхүү аргыг их сургуулийнхаа хичээл дээр, ажлынхаа шинэ мэдлэг дээр тэгээд шинэ хэл сурахтаа бүгдэн дээр нь ашиглаж болно.